Дэлхийн хүн амын бараг 30% нь сонсголын ямар нэгэн бэрхшээл үүсч эхэлсэн. Өнөөдөр энэ тийм ээ 1.2 тэрбум хүн сонсголын бэрхшээлтэй байна гэж байгаа. Үүний бараг 600 орчим сая хүн нь хүнд хэлбэрийн сонсголын бууралтай. 2050 он гэхэд бол энэ тоо бол 2.5 тэрбумд хүрэх магадaltaй гэсэн урьдчилан таамаглал байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр 8 хүний нэгэн сонсголын тодорхой хэмжээний асуудалтай байгаа бол ирээдүйд энэ тоо бол нэгснэ гэж үзээд 2008 оноос эхлэн дэлхийн бүх эрүүл мэндийн байгууллагууд ярилцаад сонсгол хамгаалах өдрийг ямар нэгэн байдлаар хийж хүн ардад сонсголыг хамгаалах нь ямар ач холбогдолтой гэдэг мэдээллийг түгээх нь зүйтэй маа гэж үзээд 3 сарын 3-ыг сонсгол хамгаалах дэлхийн өдөр болгосон юм байна. За Монгол улсад энийг тэмдэглэж ирснээс хойш бид бол стратегийн 2 том бичиг баримтуудыг өнгөрсөн хугацаанд бол байгуулсан. Энэ бол юу вэ гэхээр сонсголт үдирдэлтийг буулгах стратеги төлөвлөгөөг 2021 онд 10 жилийн хугацаанд төлөвлөгөөг баталсан. За ингээд энэ төлөвлөгөөний дагуу биднээс Монголын эрүүл мэндийн байгууллагууд болон чих амар хоолойн мэрэгжлийн эмчнэр болон үндсэн бичиг баримт болон ажиллаж байгаа. Энэ жил бол энэ тийм ээ эрүүл мэндийн яам за мөн ерөнхийлөгчийн хамгийн газрын дэргэд эрүүл Монгол хөтөлбөрөөс зүгээс бол нэлээд ач холбогдол өгч улс орон даяар энэ аяныг нэг удаагийнхаар биш бүтэн жилийн хугацаанд хийя. За мөн үүнтэй холбоотойгоор хууль дүрмэнд бас өөрчлөлт оруулъя. За ялангуяа сүүлийн жилүүдэд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн ялган гадуурхалтад бол боловсрын байгууллагууд болон сургуулиуд за тэр битээгээл эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагчсан гарч байгаа учраас энэ дээр бас хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх олон талаас хамтарч ажиллая гэдэг чиглэлтэйгээр энэ жилийн ажлыг бол хийж эхлүүлсэн байна. Тийм хууль батлагдсан байгаа мó хууль батлахаар ажиллаж байгаа. Эрүүл мэндийн хууль болон бусад хууль дүрмүүдэд бас оруулах за мөн нийгэм хамгаалалт хөтөлбөрийн яам дээр байдаг халамжийн хуулиуд болон олон янзын хуулиуд байдаг л да тий. Өнөөдрийн байдлаар яг ерөнхий боловсролын сургууль яг тэгш хүртээмжийн хүрээнд яг ийм сонсголын асуудалтай хичнээн хүүхэд сурч боловсрч байна. Яг гэр бүл хөтөлбөр нийгэм хамгааллын яамн дээр бол улсын асаргаанаас тэтгэмж авдаг 3800 орчим хүүхэд байдаг гэж үздэг. Энэ бол юу гэсэн үг вэ гэхээр эцэг эхийн байнгын асаргаанд байдаг хэрнээ яг нийгмийн харилцаанд орж байгаа. За эдгээр эрчүүд өчтөр биднээс энэ тийм ээ төрөлхийн гадна чихний төрөлхийн гажигтай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөлтөд уулзахад бол энэ тийм ээ эцэг эхчүүд бол маш олон юмнаар эмзэглэж яасан. Нэгдүгээр төлөв хүүхдүүдийн эргэтний соггоос болж хүүхдүүд нийгэмд болон сургууль за орчиндоо маш их гадуурхагдж байна. За үүнээс болоод сурах эрх нь нэлээд хязгаарлагдж байна. Үүнээс бол мэдээлэл авах боломж нь эрс хаагдмал байна. Үүн дээр бол энэ тийм холбогдох улсууд нь хэдийгээр анхаарч байгаа юм шиг боловч дөрвтэй арга хэмжээ авч чадахгүй байна гэсэн ийм шүүмжлүүдийг бас нэлээд хэлж ирсэн. Энэ талаар биднээс бас боловсролын байгууллагуудтай бас нэлээд хамтарч ажиллая. За мөн багш нарыг ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд элтэд бусдад гадуурхдахгүй байлгахаар хэрхэн яаж анги танхимд нь байлгах уу? Жишээ нь бусад хөгжилтэй орнуудад бол сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн суудаг талбайг нь хүртэл багш зохицуулж өгсөн байдаг. Гэх мэтлэнгийн иймэрхүү зүйлүүдийг биднээс энэ жил хийхээр төлөвлөж байгаа. За 4 сард бол энэ тийм ээ бид чих амар хоолойн эмчнэр болон боловсролын байгууллагуудаа мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөлтөд хамтарсан энэ стратеги төлөвлөгөөнд бас өөрчлөлт оруулъя, нэмэлт өөрчлөлт оруулах үүднээс нэлээд томоохон хилцүүлэг хийх гэсэн бодолтой байгаа. За мөн эрүүл мэндийн даатгалд бас өнөөдөр бас ядгууртай байдлууд бас их байгаа. Энд бас эрүүл мэндийн дээд сайдаараа ахлуулсан багаар дамжуулж бас энд бас төр зэс үгээ хэлье гэсэн бодолтойгоор өнөөдрийн ажлуудыг хийгдэж байгаа гэсэн үг байна.